сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арвин эрдэнэ шимийг хүртсэн 10 жилиг ардан орхлон арвин эрдэнэ шимийг хүртсэн ачт багш нараа санаж явна. Sana gürültet Orun tutuk sorgulda İrneydik sahna Oktum baysak baştağa Olsa gittik koyokna Sorxem bera undurte Sorçi haratin girte Үтдийн нарны цацраанаар үтсэн эрдэм цэцэглээд өвтгшгэн хүслээрээ сурна гэдэг сайхнаа үнний жолоо багштайгаа ярна гэдэг хоёрохноо сурхын баря өндөртөө сурчи хараад ингэртээ Харна гэдэг сайхнаа Хариманда багшига санна гэдэг хоёрохноо Сурхын баря өндөртөө сурчи хараад ингэртээ Хавраг жигүүр дэвүрдээ ариун эрдэмдээ
1987 онд ангийг хүлээ авч өөрөөр хэлбэл энэ анги манай 7 дахь анги байгаа юм. Энээс өмнө 5 6 анги 3 төгс гэж анги төвшүүлдээс нь одоо суур боловсролыг олгож байсан юм анги. За энэ ангид одоо 30 жилийн дараа бид очрон уулзаж золгож байгаадаа маш бахархалтай баяртай ийм тэмдэглэлт үйл явдал болж байна. Энэ бүгдийг зохион байгуулж байгаа сайхан хамт олон бүгдүүдтэй их баярлалаа. Насаараа та нар минь ангийн хамт олон, насаараа бид нэг ангийн хамт олон гэж ингэж дуудагдаж, туршигдаж явж байгаадаа их бахархалтай байна. Бидний энэ бахархал бол үр дүнг одоо хизээ нэгэн цаг дурсагдаж, дурсамж дүүрэн үлдэж, насандаа одоо дурсаж явах ийм сайхан үйл явдал болж байгаад баяртай байна. За ингээд та бүгдээ маань заман цагаан заяанд тэгш зорьсон үүсэн зовлтгөө өвтөжээ. Бүгдээрээ инх тунх 90 сар бол сайхан ахин дахин уулзж байх өрөөл өргөё. Дээр одоо 1987 оны намар 33 жижигхэн хөөрхөн жоохон хүүхдүүдийг хүлээж аваад ингээ гүтэлцэн Эрдэнэ номын аянд хамтдаа гарч байсан цаг үе саяхан юм шиг санагдаж байна. Тэгээд 38 жилийн дараа хүүхдүүдтэйгээ уулзж энэ сайхан дурсан уулзалт нь болж байгаадаа маш их баяртай. Ажил амьдрал нь тэгшсэн, насан тэгшиж, ажил амьдрал нь тэгшиж яваа энэ сайхан хүүхдүүдтэй минь хараад бахархаж байна. Багш нь маш их бахархаж та нартай баярлж байна. Тэгээд хүний халамж тань аав ээжийн алаг хөөрхөн үлсийнхаа хайртай аав ээж нь болж өдөө өдөртөө яваа та нарыг хараад өмнө дээр бахархгүй байхын аргагүй сайхан сэтгэл төрж байна. Тэгээд та нартай ирээдүйд ажил үйлсэн өдөр бүтэмжтэй сайн сайхан юу сонсох 9 цагаан хүсэл нь бэлдэж яваарэ гэж хүсэж өрөөж байна багш нь. За өнөөдрийн үед хүний амьдралын хамгийн сайхан аз жаргалтай тийм сайхан өдөр болж байна. За 30 жилийн өмнө одоо миний одоо анх удирдах авсан сурагчид маань өнөөдөр 30 жилийн дараа уулзаж энэ хугацаанд амьдралынхаа сан шар замын түүхэн замлыг одоо хуваалцаж эргэж одоо анги төрсэн багш нартайгаа уулзж байгаа нь хүний одоо амьдралын хөгжлөгийн бас нэг чухал юм тохироо уучрааны сайхан цаг хугацааны ажиглалтай юм өдөр болж байна. Тэгээ өнөөдөр эргээд уулзахт бол миний анхны одоо семинар байгаа. Анх одоо анги удирдахт бол энэ семинар маань намайг одоо дуусч хүлээж авсан. За тэр цагаас хойш энэ зурагчтайгаа олон жилийн турш уулзаагаа явж байгаад 30 жилийн дараа уулзна гэдэг маань бас чухал аз шантай юм тохиол юм аа. Тэгээд ингээ амьдралын бичлэгүүдийг харахад бол за сурагчид маань цаг хугацааны хувьд өсч өндийсэн амьдралын туршлагатай болсон ажил мэргэжлийн өндөр түвшинд явж байгаа юм сайхан амжилтын гараануудтай бол учирч байна. За ингээ чанартайгаа уулзахад бол энэ одоо цаг хугацаанд гаргасан олд амжилт өөрсдийн одоо амьдралын түүх бол үнэхээр баялаг түүхээр бол ингэж тулаарсан онцог ирсэн байна. Ингээд энэ цаг мөчид уулзсан шавнартаа сайшрын ажил хөдөлмөр өрнөн байхын ажиглалтай байхын эрүүлгийг төвшүүлье. За миний хувьд бол Монгол Улсын боловсролын сургууль багшлаад одоо 15 дахь жилдээ бол энэ багшлаа явж байна. Их сургуулийн багш болсон. Энэ хугацаанд бол 2009 онд боловсролын хөдөлгөөн ухааны доктор цол. За 2 хүн өдрийн өмнө шинжилгээ ухааны активээр шинжилгээ ухааны доктор гэсэн эрдэмтэн зэргийг хамгааллаа. За энэ бол одоо миний багш нар нутгийн маань эрдэмтэн багш нар семинартай маш их холбоотой. Энэ одоо нутгийн ард түмнийхэн халуун сэтгэлээр нутгийн ард түмнийхэн тэр алтан замаар явж ирсэн амжилттай маань өрдөө юм аа. Ингээ та бүхэндээ хамгийн сайхан ажралтай бүхнийг өсөн өрөөё. Өнөөдрийн гайхалтай сайхан өдөр Баянгар аймгийн Бөмбөр сумын 1987-аас 95 онд сургуулиуд өргөсөн 30 жилийн аваад тэмдэглэж байгаа эрхэм олон найзуудаа энэ сайхан өдрийн мэндийг өргөнөшүүлье. Тусламжаар дүүрэн энэ сайхан 30 жилийг хамтдаа тэмдэглэж байгаа сайхан ангийн андууд, найзууд, багш нартайгаа хамтдаа одоо энэ сайхан өдрийг тэмдэглэж байгаа нийт одоо багш нартаа дахин баярын мэндийг өргөнөшүүлье. Үнэхээр одоо гайхалтай сайхан нутаг
Баян хонгор бөмбөрсөн болоод үнэхээр одоо ялч байхгүй газрын деваач шиг одоо бүх юмараа цогцсон энэ сайхан нутгаа. Баян хонгор нутаг бол хонгор нутаг бороо хотоогийн хосоор шууд жаргалтай гэнэ гэж одоо дуунд хүртэл гардаг ийм сайхан нутгийн ахын дүүс таа бүхэн өнөөдөр 30 жилийнхаа энэ сайхан одоо баярыг түүх дурсамж дүүрэн дурсамж дүүрэн одоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тэгээд өнөөдрийн та бүхний 30 жилийн энэ баярын арга хэмжээг анх хоёр миний би одоо хөдөлж дуулж өдөртөн зохион байгуулж явуулах юм эрхэм үнэтэй үүргийг авсан билээ. Ингээ та бүхэндээ дахин 30 жилийн баярын мэндийг хүргье. Монгол төрийнхөө ордонд орж 9 хөл цагаан тогонд айдас авч өнөөдөр төв толгой дээр зураг татуулаад дурсамж дүүрэн энэ гайхалтай сайхан түүх болсон одоо сайхан газар баярынхаа арга хэмжээг хүндэтгэлийг одоо хөлийн агуултаар эхлүүлж байна. Ингээ та бүхэндээ сайн сайхан эрүүл мэндийг хүсье. За тэгээд өнөөдрийн зохион байгуулж байгаа зохион байгуулах комиссийг энэхүү одоо хүндэтгэлийн тайзнаа өрн залхад таатай байна. За чулуун цэцгийг хүндэтгэлээр өрн залъя. За ингээд өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж, тэртех 1987 онд Алтан сургуулийн алтан босгыг ингэж анх 1-р ангид эсэж орсон бид 40 жилийнхаа уулзалтыг хийхээр жилийн өмнө санаачлаад ингээд бид хэд ажлын хэсэг гаргаад ингээд зохион байгуулсан. Тэгээд энэхүү ажил маань бас олон бартаа саатыг давж өнөөдөр ингээд биелэлээ олж агаад их сайхан таатай байна. Ингээд алс хол нутгаас анги хамт олно гэж зорин ирсэн, сэтгэл гаргаж ирсэн багш нартаа мөн ангийн хамт олондоо зохион байгуулагч одоо ажлын хэсгийн хамт олноос та бүхэнд энэ сайхан өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. 87 онд 1-р ангид эсэж ороод өнөөдөр 95 онд 8-р ангид хүснийхоо 30 жилийн баярын арга хэмжээг тэмдэглэж байна. Энэ хугацаанд бас амьдралын жамаар олон сайхан нөхөд минь бурхны оронд бас заларсан байна. Тэгэхээр тэр бүгд хүмүүстээ бас бүгдээрээ эмгэнэл илэрхийлэхийг хүсэж байна. За ингээд бид нэр жилийн өмнө дараа жилийн 6 сард 30 жилийнхаа нэрийг тэмдэглэхэд ингээд зориг шулуудаж олон ажлуудыг төлөвлөсөн. Тэгээд энэ өдөр бол та бидний өдөр шүү. Ингээд бүгдээрээ эрүүл их байж урт удаан наслаарай та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За ширээн дээр очиж жагаад баярынхаа ундрыг барьсан дээрээ гэж бодож байна. Өнөөдөр энэ гайхалтай сайхан өдөр та бүхний өдөр ш. Тийм учраас хамгийн одоо жаргалтай байх, хамгийн дурсамжтай байх өдөр бол өнөөдрийн та бүхний энэ сайхан үндэтгэл хүлээн авалтаа гэж. За баярынхаа ундрыг барьчих. Урд. За баярынхаа ундрыг барья. Суудлаасаа босч байгаа дуу нэгтэйгээр хүчтэйгээр одоо аз жаргалыг бие биендээ бэлэглэе. За аз жаргал гэдэг үгийг би хэлье. Хүсье гэдэг үгийг та нар хэлнэ шүү. Нэг л хүн суугаад байна. Аз жаргалыг хүсье. Эрүүл энхийг хүсье. Сайн сайхныг хүсье. 30 жилийн баярын мэндийг хүсье. Hello. Should
touché.
Шилдэг байхаас аргагүй юм да. Энэ нэг My Voice-ийн шилдэг оролцогч. Шилдэг. Ийм гайхалтай дуушныг өнөөдөр бас та бүхний энэ баяр дээр баяр нэмхээр авч ирсэн байгаа. За баярын зоог ирсэн. Тэгэхээр одоо би дарамттай байхын тулд би хоёр эмэгтэй багш, нэг эрэгтэй багш хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр одоо би ингэж бодож байгаа. Сөөлжлөө гаргачих гэж бодож байна. За Цэнгэр Дельта багшигаа урьчия гэж. Үцэг барьсан төрхөн арт минь өг холбох аргыг заасан багангийн багш балчирхан бичин бичиж сурлаа. Одоо нүдний ялгаа ярилцаж багшаа. Эдгээр чи бүгд нүдний ялгаа ярьдаг бүр яг нь сурагч байхдаа бол энэ хэд чинь бол танаас айдаг байсан. Одоо юу яасан шүү дээ. Эдгээр чи нүдний ялгаа малгаа ярилцсан. Цог суугаад тулгдаг болсон шүү дээ. За ингээд хүүхдүүдтэй маш их баярлж байна. Та нараараа их бахархаж байна. Одоо нас үе гүйцэж төвшилсэн, ажил амьдралд жигдэрсэн халамжит хайртай хань жилтэй алаг хөрхөн үрсийнхаа хайртай аав ээж нь болсон ийм сайхан амьдралд төвшилсэн, жигдэрсэн та нартай маш их баярлж байна. Үнэхээр та нарыг хараад бахархаж байна. Одоо 38 жилийн өмнө та нарыг хүчүүхэн жоохон хүүхдүүд хүлээж авч ирсэн. Тэгээд тэр 30 хэдэн манай ингээд 33 хүүхдтэй байсан л да. Тэрнээс одоо нэг маань бас бурхны оронд явсан байна. Ингээд 32 хүүхд маань байгаа. Тэр 32 хүүхдээ би сургуулийн хаалгаар хөтлөөж явж байсан. Одоо санахад үнэхээр сайхан гэж. Тэгэхээр ийм сайхан байна. Тэгээд түрэн бас манай хүүхд тэгжсэн л да. Сургуулийн хамгийн өндөр багш байсан чи юу вэ? Манай багш чи намхан болцсон юм. Намайг тэгжсэн. Үнэхээр тийм байсан байхаа. Үнэхээр ийм гэж хүмүүсийг авчихсан. Одоо ийм сайхан болсон. Та нарын ийм сайхан амьдарч байгаа. Багш нь биш. Баярлалаа байна. Тэгээд та нарт одоо ирээдүйд ажил амьдрал нь дандаа өдрөг тэгээд өөр хүүхдүүдийнхаа төлөө сайн сайхан бүхнийг бүтээж юу сансан 9 цагаан бүслэнд бэлдэж байгаарэ гэж хүсэж байна. Агша хоёулаа та нэг төрөйд навчсан. Би яаж таныг олж гаргаж ирв? Ямар баян те? Ийм би тантаныг дуудуулчих. Үсгээ хамт залгаа арвин та зэрэг суурсан зүгхэн багын хэдэн нөхдөмэн зүрх сэтгэл өргөлж хүүхэд хിവэр байдаг ёо хүүхэд гэдэг сонирн байна хүний чихэн содон дуулна надад өссөн багын нөхдөмэн насаараа бид нар нэгэн ангийнхаа хүчтэй байр мэддэг. Ямар байна? За багш юу? Багшид нэг навчирч өгөх та хундаг. Чулцгээ. Багш хундаг явчирч өгөөрэй. Ганц багш тал авчирч өгөх юм. Хоёр хүн зогсоод байхад гэж.
Гоё шүү дээ. Энэ ингээд дотор нь орж ингэж нөгөө хамт баярлаж их гоё байдаг аахгүй юу? Тий. Нэг холдох юм байхгүй та нар надаас. За, би барихгүй. За багшийн ерөөлтөө ундах. сайн сайхан бүхнийг хүсээр юу. За багшийнхаа ерөөлтөө ундган дээр нэг Алтан шавцам дандаа өөдөө байгээ. багшаа таны ерөөлтөө юун дээр ямар гоё дуу явна гэж таны араас мэдчилгээ олгож Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Батхүүгийн Баттулга гэж нэг гайхалтай сайхан уран бүтээлч дүүгээр сургуулийн хавар учран зулгахыг ерөөл гэж гайхалтай дуунуудыг яг тэр үед та нар дуулж ирсэн тэр сайхан дуунуудыг дуулуулахаар урьдан залсан байгаа. Ингээд тэр дуучны хоёрыг нийт төгсөгч нартаа дурсамж 30 жилийн халуун мэндийг өргөнд өшөөлье. За тэгээд та бүгд маань энэ сайхан өдрүүдийг зээгч мартагдчихгүй сурагч насныхаа гэгэн сайхан дурсамжаар аялсан ийм сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье. Тэгээд та бүхэндээ зориулаад сургуулийн хавар. За хамтдаа сайхан болж ирэх хүжигдээ. Хөнгөн чигээ шуудын бота ичилдэн сонсогдоо өрөөдөл гэгэрхигээ хараггүй орчлонгийн тунгалаг амсад зуурайсаа сурагч багийн ариухан хавар согон шиг насны уйхан хавар согон байгнас асууди уйхан хавар согон байгнас асууди хавра сурагч багийн ариухан хавар согон шиг насны уйхан хавар согон байгнас асууди хавра Нийт төгсөгч нартаа дурсамж 30 жилийн өмнө төргий! Аз жаргалыг хүсье та бүхэндээ.
Kırmızı için Soracı bana Soğuk bir şey Vurdin sevgide Sonrası saç Kapınca yana Açıldı evimi Samimi dağlar Arımın tuğbide Samının adı saç Odumun kırda Tatlı soğuk saç Uçun tadı yürüdü bana Odumun kırda Tatlı soğuk saç Uçun tadı yürüdü bana Uçun tadı yürüdü bana Хамтдаа бичсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. За өнөөдрийн үед бидний амьдралд бас амьдралын тойрог ачаалал авчирсан юм сайхан өдөр байна. Тэгээд та бүхэндээ уулзаагаар зарим хүмүүстэй 30 жил болсон байна. Утаасан гараад 25 жил болсон байна. За 8 дугаар ангид байхдаа нэлээ сөрхий сэргэлэн хүүхдүүд байсан. Ахаа их морддог байсан. За тэгээд урлагийн их авьяастай спортын мундаг дээдлэх хаах иш нарыг бол нэлээ хичрүүлдэг тийм коуч байсан аа. Тэгээд энэ амьдралын их тойрогоор Осо соёлын газрын мэргэжлэн байж байгаа. Дараа нь Улаанбаатар хотод ирээд 25 жил болсон байна. За энэ хугацаанд багш нас зүгээр байсангүй. 2 хоногийн өмнө шинжлэх ухааны докторийн зэрэг хамгааллаа. Сэдвүүд маань шинэ орчин үеийн шинэлэг юм сэдв байсан. Тэгээд квант физикийн квант зөрчилтэй холбоотой ийм баримтын ажлыг тойруулж хонгор нутгийн хааныг харсандаа та бүхэн баярлж байна. Энэ бол хонгор нутгийн, Баянгор нутгийн, Бөмбөг нутгийн маань хоёр багш маань бас миний багш нар байгаа. Тэгээд багш нарын шавь бас байгаа. Ингээд хамт бас бөмбөрийн сургууль бас нэлээд олон жил ажиллаж байхдаа анхны явсан 8 дугаар ангийн салхи та нар байна. Тэгээд та нар маань өдний үед үнэхээр амьдралын энэ сайхан тойрогт алдартай нэртэй хүндтэй ийм сайхан хүмүүс болсон байна. Зарим нь том Баянгор ангийн дараа нар болсон байна. Тийм ээ. Зарим нь тэгээд ондог эмчнэр болсон байна. Их мэдлэн манай шавнар маань үнэхээр бас алдарт дуучин миний өмнөөс дуулна. Батэрдэн гэдэг нэг дуучин байгаа. Яагаад гэвэл багш нь толгой олдож манай Батэрдэн миний солоог дууны аяхан даруулах дуулчих. Тэгээд бид хоёр бас ярьсан байна. Ярьсан байна. Тэгээ өнөөдөр бас ажилтаа 3 хоногийн өмнө бас эдмээ ажил хамгаалсан бас тэнд бас зөндөө ажил хүлээгдэж байгаа учраас маргааш ороо очно гэж амлалчи ингээд бас ажил их байна. Та бүхэндээ эрүүл мэндийн ачаалал Эрдэм ухаан дэлгэр утгаа гэсэн эрүүл мэндийн зөвшөөрье. Хойдос явуулаа. Явж байсан. Модон мод. Наад тиранцега интернет тора. Perché conservano in Roma credono solo e fini e rebelle che danno perché da tu bocca di grana, tu bocca de laude de amores, Granada, Manola, Campana, e complicazioni.
Roses is flowering, canzone Marione, Marione, Verdi Morena. Casa tu tierra serena, heridas mujeres, sangre de sol. Ahora vamos a tener que bailar y curvi. Signe rebelle vengano, rubia para flore. Messa tu bocca di grana, tu voce mezzano, è un laurel d'amore. Granata, molla cantata, e copia preziosa. Dentro di cosa ti prende una Roses flowering, the canzone Marione, Marione, Verdi Morena. Nada tu tierra serena, heridas mujeres, sangre de sol. Очоод би өмнө алчаахан хөөрхөн хүүхдүүдийг багангийн нэгдүгээр анги төлөө авч ирсэн. За тэр мөчөөс ихлээд 3 жилээр төгсөжсэн төгсгөл 3 жилээрээ төгсгөөд дунд ангийн суур боловсролыг болгож одоо хадагаач цэцэг удам гişтэй өгч ийлээ. Цэцэг удам гişмаань энэ нэгтэй анжааг ингээс эдний авцгаа. Ийм учраас энэ юм байна. За ингээд өнөөдөр амар минь байжсэн бүгдээрээ сайхан өшөө. Сайхан цогцоод байжсэн байх бид тэрнийг юм бодож байна. Бид бас 10-аад жил хамт ажилласан юм сайхан хүн байлаа. Сургуулийн хамт олон зүйлээр бас нэртэй хүндтэй сайн агшуулаа. Сайхан бичгийн авраг ангийн төвлөж байлаа. Та нарт дунд ангид ороод авраг бичгтэн болж исэн шүү тийм. Би юу муухай бичтэй. Аамсны ихмитийн юу тэргээр нэг заагаад сурчсан баг. Тэгээд систем отон машууд үнэн баярчдаг хүн байсан шүү дээ. Тэр гişin. За тэгээ бүрөө агш анхан намайгаа яаж яхад бас бүрөө агш их баярчдаг хүн байсан. Тэгээд тэдний бичиг бол одоо миний нүдэнд ингээд дураараа харагдаад байдаг байхгүй юу? Тийм гоё дурсгалтай болчихсон. Тэгээд та нарын минь тэр багш бүлийн автаас их сайхан замд бүтэж оруулсан шүү гэж. Нэрээ. За ингээд одоо 30 жилийн дотор бид бүгдээ юу өсөө тохиолдолтой жаргал зовхон хүнээс сайхан хүн. За бүгдээрээ садаа замаар ороод ингээс нэг замаар ороод яваад өөрөө өөртөө амьдралыг зохион байгуулад ийм сайхан одноосоо ихорон дамсаа хүчний дан орцуулаад хөдөлмөрлөд тэгээд явж байгаа ариастч байна, ажилчинч байна. Тэгээ одоо бүгд одоо сайхан хүмүүс тусгайхан үргийг гүйцэтгэхэд энэ улс орондоо хаврж цэцэг хөлнэмрээ оруулж яваа та бүгдээ хахаж байна. Та бүгдээрээ бахархаж байна. За тэгээд одоо бидний та нарыг хүлээж авсан амжилттай багш маань одоо чиглэг ухааны профессор судыг сайхан өнөөдөр студентхэн аваад ингээ хүлээж аваад сууж байгаа юм байна. Энэ багштай одоо баяр хүргэе. Бараг уурсалтай 3 жил явчаад 8 жил явчаад зарим нэгээс төгснөр таардаг зөндөө олон биш үү. Тийм учраас өнөөдөр анхудаа уулзаж очиж байгаа та бүхэн үнэхээр ч гоё хөөрхөн бачхан санаа юу сэтгэл байна уу гэж би тэрэгтэй гинэрээс тусахаар. Тэгээд үгээр энэ нэрийг хэлэхэд зарим нь солилцоод ямасандас адясын тийж бодсон. Нэг сайхан шарцаар явж байгаа хинтэг нэр өгөх гэсэн чинь нэр бодохгүй. Хөөе тэжээсэн шатсан гэсэн чинь. Ой, чи нэр адясын
тийм шүү ер нь. Тийм байна тий. Тэгэхээр бас ихтэй миний өмгөлөөс олон жил 30 жил байлаа ч гэсэн та нарт үсээ. Нэгэн дутаа хугацаа байгаа ба. Тийм. Ингээд одоо та бүгдээ одоо бүгдүүд нь одоо өсөндөө одоо тэгээд сургууль соёлтой оюут ингээд бүгд ажил амьдрал төрөчн гацсан имээ өвөө болчихсон. Ийм сайхан өртөнгийн нөхцөлтэй би одоо хөвчийг яаж чадчихгүй. Я уурлуулжсэн баг, тэр бүгдээ би бас санахгүй байгаа юм. Ихтэй гол хаяг тусламжууд байдгийг. Тэгээд тэр болгоны яриад бас тийм цаг хугацаа чавуулах шиг байна. Тэгээд ямар санда би нэг бидний шинээр гэсэн хэдэн багш нарын тоолж нэг задаж одоо энэ сая юу мэдэнд бидний өөрсдөө спортын талбай тэнд уулзчаад бүгдээ хичээл хийж нэг хооронд очиж явж байхгүй. Тэгсэн чинь ингээ явж ирсэн чинь жолонд орчоод манай тэнцээ авах дээр хамт ирсэн. Тэгээд тэд нар үүдэнд ингээ зогсчихсон. Би жолонгод явчаад эргээд гисэн чинь миний бас 3 сайхан зогшингүй яваад байх юм. Нэр таньдаг. Тэгэхээр химлээгээд бүмгэрийн хүн бодчихгүй. Химлээдээ гэж одоо хариу хүн ингэхгээд ингээд харан ингээд явсан миний хаж байгаа ингээд яа. Тэгэхээр нөгөө хоёр дүүгээ явсан нөгөө хоёрт дүү миний батцсан зогсож явах юм. За тэгээд очиж. Таваа маань яав чи гэх. Яага миний гурван хүн таньдаг хүн шиг гэдэгчгүй. Гэсэн чи өдөөний басрын гонооны жам зүгэн гэсэн чи тийм эстэйгээ тэгээд болчихсон. Тэр шиг сайн дөрөвдөөр хурдсан чи миний өөрөө хэлбэрээр хараад гой сайхан дуурч ингээд хоёр гэдэг хүний мэддэг ингээд таньдаг нэг сайхан таньдаг хүн болчихгүй юу? Яг тэр шиг сайн ингээд хараад чи ой күчин таньдаг хүн байна. Нэг хүний газар юм байна гэж аа. Багш нөгөө хууч хөөрвөл та өдөр зөндөө хууч хөөр ядсан. Таны энэ юунаас ингэж баярын нөлөөс гарч байна. Тэндээ тавьчих. Шууд тэмдэлтэй. Гоо баярын нөлөөс тань. Хайртай багштай зориулаад амар гоё юу вэ? Хоёр багшигаа өрчээ. Багшаа хоёр багшигаа өрчээ. Зарсан үүсэн завгүй үрчиж. Заргаараа амьдрах болтгой. За уран багштайгаа шүү. Боолоо шүү. Ингээ сатарч зогсчихъя. За. Бүх шагнартаа зориулж дуунч өгөө шиг байна. Дахиад мик байна уу? Sorochinasi Sorodi
Иргэд ангита суухгүй гэлээ аюултай цээжиндээ дүүрмэл устаа. Нэчгээ байж шүү. За баярлалаа. За ингээд уран багштай төлөвлөсөн. Энэ сургуулийн 1987-1995 онд сурвалж төгссөн 22 дугаар төгсөлтийн шав нараас нь дурсгав 2025 оны 6 сарын 19-ний өдөр. Намжалтай багштай өглөө. Бас мэдээ мөхтэй байна шүү дээр нь. За учиртай хайрхны зургийг бид бэлдсэн. Тэгэхээр бидний нэрэл замснаар хараа тайрхан буюу хараа тайрхныхаа зургийг хайртай багштай бэлгэлж байна. Тэгээд багш маань ч залуу байсан, бид нар ч цахилгагүй байсан. Багшигаа бас нэлээд өөлөлдөг байлаа. Шавнар. Өөлжсэн мэдээ. Ячгт замдаа. Багшигаа айгүй ярьсан. Багшнараа бид өөлөлдөг байж тэгээд Шавнар таандаа хайртай шүү. Тэгээд та минь уртудаан насалж ирүүлэх байгаараа өшөө их ажлын амжилт хүсье. Тэгээд саяхан доктор хамгаалсан багштаас баярлалаа. Шавнар нь араас нь цаашаа таны яг хөтөлбөрийг өргөжлөж явна гэж таньд амлаж байна.
сумын 8 жилийн сургуулийн 1987-аас 1995 онд сурвалж төгссөн 22 дахь төгсөлтийн шагнараас нь дурсав 2025 оны 6 сарын 19. За энэ бол манай Баян-Хонгор аймгийн Бууд цагаан сумын аав хайрхан уулын зураг. Тэгээд Жамин багш маань Бууд цагаан сумын Баян бүрдний багт төрж өссөн. Тэгээд бид бас таны төрсөн сайхан нутгийн хайрхны зургийг ингээд таньда бэлгэлж байна. Таньда эрүүлийн хамгийн сайн нутгийн өсөөрөө. Ямар баяр. За энэ бас их шүмжигтэй юм байна шүү. Бөмбөр сумын 8 жилийн сургуулийг 1987-аас 1995 онд сурвалж төгссөн 22 дугаар төгсөлтийн шагнараас нь дурсав 2025 оны 6 сарын 19-нд. Нэх гоё хайрхан байх юм. За энэ зургийг бол Наран Жаргал багштай би бэлгэлж байгаа. Бөмбөр хайрхан маань бол гадны хүнд их ээлтэй сайхан охин савдагтай ийм хайрхан байдаг. Тэгээд нутгийнх нь уул бас бид бүгдийг та бүхний бүгдийг сайхан явж явах болтугай шавнар нь танда хайртай шүү. Эрүүлийг хамгийн сайн сайхан бүхний өсөөрөө гэж Наран Жаргал багштай бөмбөр хайрхны зургийг бэлгэлж байгаамаа. Ингээд ой чамтай баярлаа. Тэр үед би уучаас нь юусан салахгүй нэ. Юугаас салахгүй. Уйсан юм байна. Харин одоо яг уучих гэдэг юм яах вэ? Тэгээ аюу сони юм байна. Үнэхээр манай шагныг бас заяа бүшиг байсан байна. 2022 оны 6 сарын 19-ны 14 цаг шилжүүлэх доктор хамгаалсан энэ өдрийн чагнал ирсэн байна. Баярлалаа. Ямар сони нэг хөцөл байх юм. Би юу яаж байгаад Баян-Хонгор явж байгаад лава цагаан уул гэж сонсоод дуу хийсэн. Лава цагаан уулны тухай дуу хийсэн би. Тэгсэн чинь өнөөдөр ингээд хайртай харсан чинь нэр бөөн цагаан нуур тэр ингээд яг Баян-Хонгор нутгийн яг ингээд харж ирсэн уус тэр чигээр ингээд өнөөдөр багш нарт очиж байгаа амар талархлаа. Та бүхэн нутгийн уул усыг өргөж мөнгөд одоо дээдлж явах хоймортой байнг залж явах ийм сайхан гайхалтай бэлгийг багш нартай хүндэтгэл зүйлэнд барьж байгаа шавнырын өмнөөс аз жаргал ирүүлэх сайн сайн үсэ. Нутгийн уул ус дандаа шүтгэж дээдлж явах тухай сайхан юм биш. Нутгийн уул ус дандаа дээр залгдаг учраас хамгийн тэргүүндээ залах тэр сайхан усыг хадгалж чадж байгаа шавнырт баярлалаа. Огийн амгон цариг мөрөж онноо жаргаж хонсог илсмэний тэнгэрдэг монголчууд адхаа
인생으로 주제 위에 대구리가 옛년에 살로우가 양산 공주고 인생복지가 야대를 쓰시네 앞으로 돌아가는 기뻐서 모두 버리는데 하중세 방수리가 앞으로 내게 들고 앞으로 돌아가지 그러는데 내 지샷을 못해서 넘어가 일시 바로 소사기 아마히가 내 정은이 영사가 내용 못해 글쓴데 그러고서 기대네 어디 글쎄 목소리 다시 한번 되게 느껴서 Oh
ангийнхан бүгд байна уу? За. Баянгар аймгийн Сойрхол одонгоор шагнагдаж байгаа эрхэм хүмүүнийг зарлая. Энэ бол гайхалтай шагналын эзэн юм байна. Хонгор нутгийн хөгжил дэвшилд оруулсан таны үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 10 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээд шагнал Сойрхол одонгоор шагнав Баянгар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэгийн Энхбат эрхэм Сойрхол одонгийн эзэн Очирсүр ямар сайн багш
багшаараа металл зүйлгээ зогсож чинь гэж зүүдлээч хөөстэй. Чөө. Зүүдлээгөө те. Ямар гоё. Ямар сайхан хувь заяа вэ. За багш. Ямар их хувь заяа вэ. Ямар их хувь тойрог вэ те. Хонгор нутгийн хөгжил дэвшилд оруулсан таны үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 2 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээд шагнал сойрхол одонгоор шагнав. Энэхүү эрхэм шагналын эзэн Нэмдуржийн Одгэрл. Ямар гоё түүх вэ багш. Хувь нэмрэгт өндөрлөж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 10 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээд шагнал сойрхол одонгоор шагнав. Цагтаагийн янжирма. Ямар гоё нэ багшаараа ингэж одон зөвлөн гэдэг. Сайхан юм да тий? 30 жилийн дараа. Мондөг хувь заяа шүү. Нутгийн хөгжил дэвшлэлд оруулсан хувь нэмрийн өндөр жиргэдийн төлөөлөгчдийн хурлын дээд шагнал сойрхол одонгоор шагнав. Цэрэн осрын сүгөчөр. Одонгаа угахан дэгч. Хонгор нутгийн хөгжил дэвшилд оруулсан таны үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны тогтоолоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээд шагнал сойрхол одонгоор танай анги дотроос онцгой гавьяа байгуулсан эрхлийг дуудах гэж байна. Дорж өгтөө Бат Эрдэнэ. Хайртай багшаасаа хамгийн өндөр шагналыг авч байна. Бат Эрдэнэ баяр хүргэе. Баянгор аймгийн засаг даргын 2025 оны 6 сарын 19-ны өдрийн 350 дугаар захирамжаар аймгийн тэргүүний ажилтан цул тэмдэг. Яана. Аймгийнхаа тэргүүн боллоо, автобусанд өнгөө явах юм байна хөөе. Автобус байд юм уу? Аймгийнхаа өнгөө автобусаар явах юм биш үү? Аймгийн тэргүүний ажилтан цул тэмдгээр баасан огтоо тавшрын амар хүүр тарсан байна гэж. Амар хүүр татсан байна гэж наа. За өнөөдрийн үйл ажиллагааны зохион байгуулагч хүн энд шагнагдсан байна. Тэрүүний ажилтан цул тэмдгээр Наран Туяогта Наранбаатар. Яг тийш багшаараа ийм хизээч олдохгүй юм өчшөө шүү. 30 жилийн ой дээр багшаараа энгэр дээр ингрээ цолуулна гэдэг бол та мундаг хүн шүү заяа. Сайхан ерөө очрол ямар гоё юм бэ? Ямар гоё юм бэ? Сканк цааж явахад миний хөө том болоороо гэж бодож байсан баг те. Ямар гоё юм бэ? Энэ хувь заяа гэж бас байдаг те. За ойртон.
Гоё мó сайхан. Багшаасаа хүнтэйгээр ийм гоё шагналыг авна гэдэг бол бахархал юм да тийм. Сайхан. За багшаа баяр хүрчээ. Дахиад нэг алдарны танилцуулъя. Тэрний ажилтан цол тэмдгээр Бямбогт оюун чимэг. Багшаа ийм гоё ингэр дээр медаль зүгэх гоё бах тийм. Хамгийн сайн нурсч. Хүний дээд багш. Сэтгэлийн сайхан. Гов ханга цэнхэр орон баян хонгор нутгийн хөгжлийн дэвшил оруулсан таны үнэтэй хувь нэмрийг үнэлж аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 10 дугаар захирамжаар хүндэтгэл шагналаар шагнав. Сайн үс өгөнч дэлгэр болдог бай. Ямар гоё юм бэ? Чи Хадбаатар. Шүүжин. Баярлалаа минээс. Дөрвмөр утгах. Говхангад сэкэр орны баян хонгор хөгжлийг дэвшилд оруулсан хувь нэмрийн өндөр боловч 2025 оны 10 дугаар тогтоолоор захирамжаар хүндэтгэл шагналаар шагнав. Эрхэм хөндөд ис Сүхбаатар танаа. Сайхан дуулгүй залуу. Болцсон. За, гурван багштай баярлалаа. She could spend no time when they said I don't know how to say all to much. Got some trouble in your Zagrata. Chance don't speak up for that. Shandi but you can't see. Chance don't speak up for that. So you took your word. So you show me how. You know say quick. See you reach. It's official. We are going to see what we bear. Wish you what you need so time. Must you back? And the secret is so wrong. Got a secret and mama. Chance that don't speak but hold up. You need to move on, but you can't see. Chance that don't speak but hold up. So you don't get over. I could die. Just not the tingle to me. I could die. Они как не дурус, но судьбы гасят, шире аксисы, чьи-то платья, ходил мальчик сюда, улыбнулся папа, свободный фабрикач. Сутора, агата ночуса, милые суши, надо
мартацаач ийм хүүхдээс жогцоо зогсоо сонсээ очиг хацсан Сидим виновный подумаешь, как смотри лучше, лучше глаза, мрачный ты войни, посмотри, мне как никто, завтра сосед, он своих отцов.
эцгийн дээр минь туусан цэцэг ахиа дурахгүй санаа сэтгэл догтлон цэнгина хонхон дууга дахиад сонсохгүй ангийн хаалгыг зөөлхөн хаала алдрахан насаа үлдээгээ баяртай савхан хийлэн цанцэн дээр минь ягаан бэхэлээ ахяд тусахгүй саруулэр гмин ертөнцөд ижилдэсэн сайн нөхөдөө ердөөч мартахгүй ангийн хаалгыг гөлхөн хаалаа амдрайхан насаа үлдэл баяртай тохойдороо дэлхий шиг санагдаа цэнхэр ширэндээ дахиад суухгүй торх шиг зөөлхөн самбар дээрээ цагаахан сэрдээ дахиад бичихгүй ангийн хаалгыг зөөлхөн хаалаа алдрайхан насаа үлдээгээ баяртай хоногшин шингсэн ариухан ирэхлээ хизээч мартахгүй цэцэн зэлмэг зэлхэн дулдах багшин хаяад дахиад сонсохгүй ангийн хаалгыг гөлхөн хаалаа алдрайхан насаа үлдэл баяртай атсан мөчүүд эрэхгүй чгэлээ үерхийн хаалуу сэтгэлээ хөргөхгүй олон аавын хүүхэд чуулсан эрдэн ялгсан орт норхморгүй сургуулийн хаалгыг зөөлхөн хаалаа сурагч насаа үлдээд баяртай
цаг заваа сэтгэл зүрхээ гаргаж ирсэн найзуудтай хамгийн түрүүнд баяр хүргэе. Баярлалаа. За одоо ингээд нэг сайхан тоо аваад тий. Дистрагаар тоол. Ойгоос эхлэе. Дистрагаар тоол. За 1 2 За ингээд багш нартайгаа нийлээд 35 хүн ирсэн байна. За ингээд та бүгдэд энэ ажлаа болчлоо. Нэг. Тэнэ 35 хүн ирсэн байна. Тэгээ та бүгдээрэнд нь хамгийн сайн сайхныг хүсье. Энэ үйл ажиллагаа бид ингээд үргэлжлээ явж байна. За өнөөдөр яг ямар үйл ажиллагаа болох вэ гэхээр зэрэг бид хэд ажлын хэсгийнх маань яриад сайхан торт бэлдсэн байгаа. За тэгээд энэ ч үгдгэлээ. Боодог. Тулам гэх юм уу те. Тулам ингээд бэлдсэн байна. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаа ингээд албан ёсоор эхэлж байна. Жохон цаг оройтод эхэлжлээ. Тэгээд бид хэд 15 цаг хүртэл энэ цагтаа байсан. Тэгээд ямар ч байсан үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна. Тэгээд энэ үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн багш нартаа болоод найзуудтай хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За тэгээд манай өнөөдрийн үйл ажиллагаа ийм сайхан болоход манай хүргэнүүд бас их яг ингээд сэтгэл зүрхээр ингээд тусалдаг. Тэ одоо ингээд манай ангийн оюун чимгийн нөхөр Дамдан Тано Дамдан маань ингээд яг ангийнхаа нийлгэнд орж байгаа юм шиг ингээд манай бүх арын үйл ажиллагааг урилга хүргэхээс ахуулаад тэгээ одоо ингээд бидний бүх үйл ажиллагааны арын албанд ажилласан хүргэн Дамданда бүгдээрээ нэг сайхан баярлалаа шүү гэдэг. Дамдан байна уу? Дамдан хаана? Юу зүсэж байгаа? Дамдан юу зүсэж байгаа? Эстэд бас жимс үсээ явж байгаа гэж штэ. Ийм сайхан сэтгэлтэй манай хүргэнүүд байдаг. Манай Янжирмагийн нөхөр бүрөө бас ингээд бүх үйл ажиллагаанд бас тусаж дэмжтэй оролцдог. Тий. За тэгээ Дамдан ирэхээр нь тусгаал нэг баяр хүргэчтэй бүгдээрээ тий. За ингээд одоо энэ нэг бооцын юм чинь боодог гэсэн бэлөө. Боодог гэдэг байгаа штэ. Бооцын юм чи одоо зүснэ. Зүсээд идэнэ. Тэгэхээр одоо манай алтан сүх зүснэ. Хүндэн гэх юм аашийн тий. Тэг ингээд та бүхэндээ зориулаад ингээд бэлдсэн шүү. 2-3 гэх юм аашаа. За энэний хажуугаар 30 жилийн үйлчлэлийг зохион байгуулж байгаа ажлын хэсгийнхаа яриад энд хүрэлцэн ирсэн найс нөхөддөө багш нартаа ингээд бяцхан гарын бэлэг гардуулна. За ингээд энэ суудлын дараалал би дуудана. Бүгдээрээ сайхан хүндэтгэлтэйгээр сайхан гардаж аваад багш нартайгаа зураг татуулаад ингээд өчигдрийн төрийн ордны зурагчин шиг явна шүү. За юу ингээд явчих гэсэн. Би сайхан нэрийн дуудаа явчих. За хоёр багшигаа урьж гин. Шавнартаа бэлэг гардуулнаа. Уулзалт нь бас цаг зав гаргаж ирсэн. Та бүхэндээ баярлалаа. За оюурдны бэлгийг гардуулж байна. За тэгээ сайхан зураг авахулаад энэ сөрөнгийн алтан чимэг. Уцаа авахаа болчооч тээ. Алтан сүхийг урьж байна. Туулыг урьж байна. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ бүгдээрэнд баярлалаа. Бүгдээрээ цагаан алгад шишөө. Дамдын сөрөнгө урьж байна. Очир сөрөнгө урьж байна. За. Алтан зулыг урьж байна.
Адиа сүрэн гөрж байна. Оюун жаргалыг өрж байна. Амар жаргалыг өрж байна. Сайн жаргалыг өрж байна. Сав сүрэн гөрж байна. Шавуу их нэр юм блэ? Батхойгийг өрж байна. Бат эрднийг өрж байна. Оюун хандыг өрж байна. Намжилмааг өрж байна. Цээ сүрэн өрж байна. Самбууг өрж байна. Самбууг өрж байна. Нансалмааг өрж байна. Оюун цэцгийг өрж байна. Инх тайвныг өрж байна. Энэ дараа нь хэм бэ? Сүхбаатрыг өрж байна. Мөнх сайхныг өрж байна. Буян дэлгэрийг өрж байна. Хад баатрыг өрж байна. Сүхбаатрыг өрж байна. Наранбаатрыг өрж байна. Тарч. За ингээд хоёр багш нар маань манай зохион байгуулах ажлын хэсгийнхэн маань бэлэг гардуулж байна. Бэлэг багтдаггүй, сэтгэл томддаггүй гэдэг үг байдаг. Бид хэдэн бас ингээд сэтгэл зүрхээ зориулаад та хэдэн ямар ч бас нэг юм дурсгалын юм байх ёстой гэдэг үднэс энэ бэлгийг бэлдсэн шүү. За тэгээ сайхан бүгдээрээ хорхог боодгоо идээд Явара болцсон уу? Аваагүй юм байна уу? Гарын бэлгээ аваагүй юм байна уу? Манайхаа өөртөө авчиё. Бэлэггүй үлдээд тест боо юм болохгүй. Амтаа үнийг ойлуулж мөйлүүлээд. Аваагүй юм байна уу? Аваагүй юм байсан бэлгээ ирээд аваарай. Загтагийн янжирмааг өрж байна. Бямбийн оюун чимгийг өрж байна. Ням дөржийн од гэрлийг өрж байна. За бүгдээрээ сайхан бэлгээ авцгаасан уу? За. Одоогийн хэмбэ ирээгүй байгаа нэг ирээгүй. За үлцэн хүн байна уу? Манайхаа. Тэгээд манай Индиа үгүй байна. Ингээд зүгээр. Хэрэг болтой. Та хэд аймаг гоё. Ой. Гоё хараад хаа жоо туул энэ завсран. За туул орох гэж байгаа бол ийш ороо суу. Баяр хүргээч хүмүүсээ. За. Энд нэг ихтэй багт болчихсон. Эсвэл байж таа. Хоёр жоохон голлаа. За. Би голтон би очиж байж байгаа. Амар дуртай. За. Авлаа шүү. Хин нүдний шилний цааны юу аимхгүй шүү. За. Чи гоё нүдээ харуулаа. Тамлуу түрүүгүр. Чи зүгээр байл та. За чи яриад за авлаа шүү. Аюу цаатар тавьж шүү.
За тасарцсан хүн тасарцсан хоёр залгууч. Зүүн зураг үзүүлэх. Тэр зүүн зураг үзүүлээ. Би ч амар ч хүсэж байна. Юу шаа? Согтогос. Би согтогоо. Жин хараа хой. Яаж ч шүү. Юу гэж Улаан хавтай. Нэр басна. Яв явна гэж юм. Савсмаар байна. Баяр өдөр. Бид яг нийт За, баярлаа. За, Баянгол аймгийн бобрсон. RVG. Босооч.
Санийсан үеэстэй сэтгэл нэгтэй найзаа сартай нартай хорвоо итгэл нэгтэй найзаа миний сайхан найзуудыг бурхан тэнгэр эвээгээрэй Асын айны ууртаад асхаа нэгтэй найзаа алдаж онсон амьдралдаа амьсгаа нэгтэй найзаа миний сайхан найзуудыг бурхан тэнгэр эвээгээрэй жаргал зовлон туулахад заяа нэгтэй найзаа зөврөө тарчлондоо зүрх нэгтэй найзаа миний сайхан найзуудыг бурхан тэнгэр эвээгээрэй Андын журмыг ариусан андгай нэгтэй найзаа асар тэнгэрийн удамдаач амьд нэгтэй найзаа миний сайхан найзуудыг бурхан тэнгэр эвээгээрэй миний сайхан найзуудыг бурхан тэнгэр эвээгээрэй миний сайхан найзуудыг бурхан тэнгэр эвээгээрэй